Хүүхэд гэдэг хүн чинь хүн шүү дээ тийм биз дээ. Эрхээ хамгаалах бүр эрхт. Монгол улсын иргэн хуулиар өөрийгөө хамгаалах, амь насаа хамгаалах тийм эрхээ хамгаалах бүр нь эрхтэй шүү дээ. Тэгэхээр тэр яг би одоо үеийнхээ залуучуудад дүү нартаа, ах эгч нартаа, эмээ өвөө нартаа тийм бүх одоо хүүхдээс өөр бусад бүх хүмүүст хандаж хэлэхэд энэ бяцхан хүмүүсийг хайрлаач. Тэрний бяцхан зүрхийг нь битээ савлуулад байгаа ч тийм. Хүүхдүүд тоглох хэрэгтэй, амьд явах хэрэгтэй, эрүүл хоол хүнсээр хангах бүрэн хэрэгтэй, эрүүл явах хэрэгтэй тийм. Тийм учраас энэ хүмүүсийг бид нар Монгол улсын ирээдүйн болсон хүмүүсийг бид нар үргэлж хамгаалж хайрлаж явах хэрэгтэй. Тэгэл архитаа сууж очиж зодож сүнтэй зовоодог тий. За тэгэл эмнэлгийн коридор твтдэг. Твтэж эмчлүүлдэг тий. Тэгээд толгойн талбахгүй. Тийм учраас нэг л зүйлийг уриалмаар байна. Тэгэхээр миний яриаг сонсож байгаа эрхэм хүмүүс та бүхнийг би бүгднийг хийж хэлээгүй л бүгдээрээ биш шүү дээ мэдээж. Хүмүүс та бүхнийг энэ бяцхан хүмүүсийг үргэлж хайрлж тий хүндэлж тэдний дуу хоолойг сонсож тий тэдэнтэй ярилцаж ингэж явахтугай гэж байгаач гэж хүчин сэтгэлээсээ хүсэж байна. Хэрвээ бид нар ирээдүйн рүүгээ нулимх юм бол тэд ч гэсэн том болно шүү дээ. Тэд ч гэсэн хүчрхийлэгч бол магадгүй. Эсвэл тэр одоо бас буруу хүн болоод хүмүүжчих бүрэн боломжтой шүү дээ. Тийм учраас энэс бид сэргийлэх хэрэгтэй. Өөрийнхөө хүүхдийг хайрл, өрөөлөө хүүхдийг хайрл. Ер нь л тийм жижигхэн хүүхдүүдийг бүгдийг нь хайрл. Уриалж байна. Тэгээд энэ аянд бол мэдээж би бол 100% сэтгэл нэгтэйгээр нэгдэж байна. Тийм учраас хүүхдийн эрхийг хамтдаа бүгдээрээ хамгаалцгаая. Бүх хүүхдэд бүгдээрэнд нь аз жаргал, эрүүл энх, элэг бүтэн, инээд хөр баяр байсал бүх сайн сайхан бүхнийг шин сэтгэл сайхан хүсэж байна. Та бүхэн сайн сайхан хүсье.